Наран туул зах дахин шатчаа. Торог давуу бүс бараа зардаг хэсгийг шатсан байна. Ноён сайхан самбуу ер нь гал дагуулдаг хүн үү эсвэл наран туулын захын тэнд галын бурхан амьдэрдэг ч юм билүү хэмэдлээ. Байгаль гал дүмөр гарч гамшиг зовлон учирч байдаг газар болов. Гал гарахын өмнө дээгүүр нь хүн гүйж явсан гэн дотор нь хүн унтаж байсан л гих. Санаатай үйлдэл шүү. Тэгж ярих юм бол дүнжин гарав яага шатахгүй байгаа юм гэрчлэн төмөн харлага дагуулсан шуугилдана. Галынхан дүгнэлт гаргаад санаандгүй осол гих мэтгэнээр хэргийг нь хааж өргөдөг. Гайхалтай дараа нь цоошин том барилга бариад өмнөхөөсөө илүү олон хүн цуглуулж бужигнуулсан газар болдог гэж байгаа. Ер нь бол наран туулын төмрүүдийг ажиад байхад гал төмөр гарах ч бас муугай ашигтай юм шиг. Бөмбөрийн төмрөөс хойш алтчин хатагтай шуудаагаар мөнгө авчран хохирлтад тарааж уулзгай хохирол амссан. Наран туулын төмрүүдэд харин тийм хохирол сүйдэх гэх юм ёор дуулдахгүй сонирхол санагдаад байгаа юм да. Олон нийт бас тиймэрхүү хардлага цуглуулж л байна. Сошиалаар давхиж байгаа постуудаас харуул энэхүү гал гардаг хэсгийн 8-ачдыг талбайгаа чөлөөлж өгөөч. Том барилга барих гэсэн юм гэж наран туул захын захиргаанаас шаардлага хүргүүлсэн байна. Хүрээслэгчид үгүй хэмээн эсэргүүцжээ. Харин одоо тэгээд гал гарч авцалтаатай харагдаад байгаа юм. Монголд бол ердөө хоёр том хар зах байдаг. Нэг нь төрийн ордон, нөгөө нь наран туул гэлцэх. Томчуудын 8 гал дахиж явагдах юм билүү хэн мэдв. Үнэн ч үз, үгүй ч үз.